Сайн байцгаана өрх хүнд үзэгчтэй. Бэлгүүн нууц товчоо. За YouTube сувгийн маань шинэ дугаар үзэж та бүхэн төрөхөд бэлэн боллоо. За өмнөх дугаараар Бэлгүүн багш хоёр маань Монголын одоо их Монгол улсын үеийн 9 жанжидын нэг болох Сүбэдэ жанжны нахуу хүний толдааны талаар та бүгдтэй ярьж өгсөн бол энэ удаагийн дугаараараа за Монголын түүхэнд бас төдийлөн одоо нэг их гараад бас байдаггүй. За тэгтээ бас үзэж та бүгдээ маань бас зайлшгүй мэдэх ёстой маш одоо чухал хоёр жанжны талаар болох зэлэм хобилаа гэсэн хоёр жанжны талаар ярихаар одоо сууж байна. За мэдээч манай Бэлгүүн багш бол энэ хоёр жанжныг нүдэнд харагдаж аманд амтагдаж чихэн сонсогдтолгоо ярих байх гэж би барыг найдаж байна. За тэгээд эрхэм хүндэт сонсогчд үзэгчтэй та бүхэд миний сувгийг ингээд дэмжиж байгаа бол доор гарч байгаа дансанд донешн хийгээрэй. Тэгээд хамгийн гол нь subscribe их дараарай гэж хүсэж байна. За тийм одоо эрхэм үзэгчд маань бас манай сувгийг дэмжиж subscribe сайн дараарай. Тэгвэл бид нар бас илүү олон гой бичлэгүүдийг та бүгдтэй хүргэж болно. За зэлмээ жанжин. За энэ жанжин бол хизээ төрсөн нь он тоолд нь бас мэддэхгүй байна. Гэхдээ Чингис хаантай ер нь бол ойролцоо Чингис хаанаас бас ах болоо да гэж одоо түүхчид одоо таамаг тавьж байгаа. Тэгээд Тэмүүжнийг төрөхөд авчирж өгдөн штэ. Тэгэхээр зэлэм өмнө төрцөн байсан болж таарж штэ. Уран хаан дархан жарчуудаа за энэ хүүгээр одоо үүдээс өхвөл гэд одоо хэлдэж штэ. Нүүрэндээ цогтой нүүрэндээ галтай энэ хөөрхөн хүүгээр гэд одоо үүдээс өхвөл гэд ингээд одоо өөрийнхөө туслах болгоо гэд. Тэгэхэд нас нь бага байна гэд. Тэгэхээр Тэмүүжин төрцөн байгаа. Зэлмийг айдэрсэн байгаа. Түүхчид маань зарим судалгааны гадаадын дотоодын ч гэдэм юм зарим судалгаан дээр орчуулгын жаахан алдаа гарсан болов гэж би боддیں۔ Үүдээс өхүүлж бараг боолоо болгох ухаан юм ярьсан юм л да. Боол гэдэг ойлголт монголчуудын донд ойтлохонд ер нь тоонд байхгүй. Яагад гэвэл Монгол боолын нийгэмтэй байгаагүй түүхэндээ. Боолын нийгэм гэдэг чинь өөр Грек, Ром, Египт гэдэг эртний одоо хятад энтэгч гэдэг юм уу энэ иргэншилтэй усуудад бол байдаг. Харин зэлмийг өөрийн туслахаа болгооч. Бүх зүйлдээ ажил үйлстэй туслуулж яваач гэж одоо өөрт нь хэлсэн биз. Сүхэ хатарт хэлсэн биз. Тийм болохоор зэрэг боолоо болгооч гэж хэлээгүй туслуулж яваач гэж. Тэгэхээр нас нь одоо бага байна. Том болохоор наваа дээрээ гэсэн юм хэлж байгаа шүү дээ. Зэлэм Тэмүүжин Хэрээд аймгаас тусамж гуугаад тэгээд Хэрээдийн тойролцоонаас тусамж гуугаад өөрийнхөө авг аймгаа одоо ингээд бүрэлдүүлж эхэлдэг. Тэмүүжин тэрээд 17 тайсан. Тэгээд Хэрээдийн тойролцоонд хатан бүртийг минь буцаж авчирч өгөөч гэж хар болгон дахаа бэлгэлж ийсэн. Тэгээд тойрлыг түшсэн. Хар болгон дахыг чинь хариуд хагарсан улсыг чинь хамтдагж өгье. Бор болгон дахыг чинь хариуд бутарсан улсыг чинь бөөгнүүлж өгье. Бөөрн бөхсөнд цэрэн цээжиндээ байгаа гэдээ одоо энэ тойрол хаан хэлдэг шүү дээ. Тэгэхээр тойрол хааны тусламжтайгаар бас өөрийнхөө одоо албад харьяаттай болж эхэлж байгаа юм. За яг энэ үед уран хаан дархан жарчуудаа хурж ирсэн. Жоохон байхад чинь чамааг төрөнгүүт гэж хэлдэг. Энэ хүүг дагуулж ирсэн юм аа. Тэгэд үүдээс өхвөл өргөөгөө мануул гэж би авчирсан юм аа. Тэр үед нас нь бага гэд буцаасан юм аа.
Одоо энэ хүүг би чамд дагуулж ирлээ гэж урайхан дархан жарчудаа хэлэхэд Зэлмээ намайг албатай болгож аваач гэд өмнө нь одоо сүгддэг л доо нэг хөл дээр. Тэгэхэд одоо Тэмүүжинд дагаар ирсэн. Энэ хүн бол. За энэ хүн бол овг одоо ясамцс гэд хайх юм бол урайхан. Эртний одоо Нерончуудаас гаралтай дарилган Монгол угсааны салбар урайхан жарчуудаа овгийн хүн байгаа юм. За бүр жарчуудагийн дээшээ явах юм бол Хабаан Баатар гэдэг ингээд явна л да. Зэлмийн өвөө гэж ярих гэж байгаа бол. За тэгээд Зэлэн бол түүхэндээ өөрт нь маш их одоо ингээд юм болгонд ингээд зүтгэж тусалж явсан. Хамгийн гол нь Зэлэн бол уран дарахны ухаантай хүн байсан. За тийм болохоор сэлэм, зэв, жад гэдэг одоо тухайн үеийн зэвсгүүдийг хийдэг мөртлөө бас шинжилж хийдэг. Тийм хүн байсан Зэлмээ бол. За цэргээ ингэ зэвсгэлээ, энэ зэвсгээр зэвслэхий. Бидний эсрэг тал тийм ном сумтай тийм зэвтэй байгаа. Бидний зэв бол тэдний зэвээс үүгээрээ илүү ч гэдэм үү. Иймэрхүү байдлаар ер нь бол зэвсгийн шинжилгээг бол өөрөө бол тухайн үед бол хийжсэн. Уран дарахны хүн л дээ. Ингээд Зэлэм одоо өөрт нь ингэж зүтгэж яваад 1189 Тэмүүжин одоо өргөмжлөгдлөө шүү дээ. Хаанаар хар зүрхний хөхнөр гэдэг газар өргөмжлөгдсөн. Тэ. Зэлмийн судалгаа маш бүдэг байна. Гадаадын судлаачид ялангуяа энэ Оросын судлаачид бол судалсан боловч жаахан дэгстүүл судалсан байна. Альва зүйлийг. Хятадын судлаачид бол гаргасан боловч яг судалж хагаад маш их ээдрээтэй зүйл дээр бол орхичоод байна. Персийн судлаачид бол маш өөр өнцгөөс судлаад байна. Тийм болохоор яг тийм баталгаа нотлохотой судалгаа нь ховор байна л да. Зэлэм жанжны. Ямар ч лсэн энэ 1189 онд их хаанд өргөмжлөгдөд бол Зэлэм хажууд нь бол одоо боорчтой хамт зэрэгцээд Зэлэм бол их хаанд одоо зүтгэж явсан. Өнцөг болон бүрт их хаан өргөмжлөгдлөө гэхэд тухайн үед алтан ургийнхныг л нэгтгэж жижиг овг аймагуудыг өөртөө хамруулж исэн боловч тухайн үеийн том овг аймагуд нь бол их одоо Тэмүүжинд бол захирагдаагүй. Бүр Монгол аймгийн томоохон хүчирхэг салбар угсаа болох Жадараа хүртэл захирагдахгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр Жадарааныг бол Тэмүүжний анд Жамуханд захирж исэн. Дээд тэнгэр бөөлөөд Тэмүүжнийг хаан болгох гэж хэлсэн гинөө. Хүн ихтэй. Хүн олонтой, хүч ихтэй Жамух би хаан байх хэвээр. Тэмүүжийн анхаараа хаан байдгийн. Би түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэд хэлж ирсэн. 1181-ээс 1189 оны хооронд их хааны амьдрал түүхэнд бичигдээгүй. 20-с 27 насны буюу 28 насны амьдрал ерөөсөө бичигдээгүй байдаг. Малаа адгуулад амар жимэр амьдарч исэн овг аймагуудыг нэгтгээд өөртөө харьяандаа оруулаад явж исэн. Тийм байгаа. Тэрнээс ч тэр өөр газар олзлогдоод тангууд юуны урд зүгийн тэр шоронд нь хоригдоод тэр тагтаагаар холлоод яваагүй. Бүрт гадан араас нь суллуулах гээд ингээд одоо Оросын Бадровын киног би шүүмжилт юм аа. Ийм юм болоогүй эн чинь бас манай агуу их хаан арайч ингэж доош ороогүй. Зүгээр л малаа адгуулад хон малаа өсгөөд явчихсан. Энэ үед бас л Зэлмийн боорчин амьдрал мөн өөртөө дагаар тухайн үед ирсэн хүмүүсийн амьдрал одоо хамт бичигдэх байхгүй.
Тэгэхээр энэ бол амар жимэр 8 жилийн он цаг гэж үзэж байгаа юм. 1189 онд нөгөө Тэмүүж маань их хаанд өргөмжлөгдчихөд тал нутаг даяар ийм хаан гарлаа шүү. Энэ чинь яг бол Хабул хааны удам Ухсааны хүн дуртай хүн өргөмжлөхгүй шүү дээ. Хабул хааны удмын хүн гарч ирж байгаа. За тэгэхэд Жамуухын нэрийн хооронд зөрчилдөөн гарсан. За Жамух 13 гарын байлдааныг 1190 онд хийсэн. Тэмүүжинтэй. Энэ үед Чингис хааны тухайн үед одоо 13 хүрээнээс зэрэг татаж оруулж ирсэн. Жамух 13 хүрээнээс 3 түмэн зэрэг дайчилж ирсэн болол Тэмүүжин бас 13 хүрээнээс зэрэг гаргаж ирээд Даланбалжуудад энэ хоёрт тололцсон. За энэ үед баруун жигүүрийг зэлм өдөртөжсэн. Ямар ч үнээр хамаагүй игнээ алдуулахгүй тулд хэрвээ цэрэг болгон өгөх юм бол зухдаж болохгүй. Байлдаад байрандаа өгөх гэсэн тушаал өгсөн байсан. Зэлмийн талынхан болохоор зэрэг уртлын игнээндээ өөрийнхөө сэлэмч цэргүүдэд тавьсан хурж ирэнгут нь Жамуухын зэрэгтэй тулж байгаа штэ. Ард нь ном агсагчд нэг байхгүй сумчд байгаа. Тогтоож байх хооронд нөгөөдөл нь давуулж хараад байгаа байхгүй. Давуулж хараад байгаа. Яг тэгвэл сумчдтай ойрт болохгүй гэж байгаа штэ. Зэлмийн байлдаанд. Энэ байлдаан бол ер нь баг хэдэн цаг үргэлжилсэн. Тогтооход хэцүү байсан. Тэгэхэд ямар ч байсан ухарж болохгүй байрандаа өгөх гэд зэлмийн тушаалд тэр үед тэр Даланбалжуудын тулдааны талбар дээр бол их чангаар хашгирагдж байгаа сонсогдож байлаа гэд бас бичсэн түүхэнд одоо тэмдэглэсэн байгаа л да. Ямар ч лсэн бид нар ухарж болохгүй. Хэрвээ бидний игнээ ингээд ухрах юм бол нөгөө боорчийн игнэнд аюул учрна. Зүүн жигүүрийг боорч барьж байлдаж байгаа шүү дээ. Төв жигүүрээ 3 жигүүрээр байлдаж байгаа болохоор төв жигүүрээ Тэмүүж өөрөө авч байлдаж байгаа. За яа харахгүй Жамуухын цэргийн одоо тооны олон хүчрхэг байдал нь бол дамгаалаад ирэхэд өөрөө зэрийн хавцлаар ухрыг гэсэн. Одоо ухрыг. Тэр чинь одоо дийлэхгүй байгаа л да. Ухарч байх хугацаанд сумчдыг харваачтаар үлдээчээд баг багаар харвжээгээд урд тулж байгаа сэлэмч ангийнхныг арын игнээс нь ахуулаад дуудаж эхэлсэн. Одоо ийшээ зогт гэдэг. Цаадуулчин тулдаж. Эхнийг нэ тулдаал өгч байгаа штэ. Тэгэд арын игнээс нь одоо дуудаж байгаа. Зэлэм өөрийнхөө армийг 4-5 игнэ болгож зогсоодсон байсан. Тэр сэлмийн игнэ. Тэгэхээр яаж юм? Байлдаад байдаг, эхнийг нэ байлдаад байдаг. Арай ингээл одоо чинь тогтоогоод байгаа юм л да. Бүгдээрээ. Сэлэмчдийг тогтоодог шалтгаан жадчид гэхэд Жамуухын цэргийн жадчид бол маш сайн орж ирж ирсэн л да өөдөөс нь. Жадаар ороод ирэхээр зэрэг бамбаагаараа хаагаад ийм юм байна. Жадтай цэрэг ороод ирэхэд бамбаагаараа хаачиж байгаа. Жад буцааж далаахаас өмнө сэлэм далаахтай хордно л да. Тийм тактикийг бол зэлэн баримталж ирсэн. Боорчин игний бол жадаар хааж ирсэн л да. Одоо өөрлөгөө оруулахгүйгээд. Даланбалжуудын энэ тулдаан цус аимшигтай энэ одоо бүр мөргөлдө хүч тэнцвэргүй энэ аимшигтай тулдаанд ер нь болоод ингээд Тэмүүжин ялагтаад ухарсан. Ухархад арын игнийг зэлэн манжис одоо араас гүйцэж ирэхстийг нь байлдаал тогтоогоол өөртөө цухтаагаал дахиад араас нь Жамуухын зэргүүд гүйцэж ирэх юм бол байлдаал тогтоогоол одоо өөр ухраагаал иймэрхүү байдлаар ийм тактикаар зэлэн байлдаж ирсэн. Тэгээд цаашаага зүхтаахад одоо Жамуухын цэргүүд одоо тогтлоо гэж байгаа шүү дээ. Тэнгуут нь үлдсэн цэргээ аваад Тэмүүжний хойноос давхиж байгаа. Гүйцэд явж байгаа юм биш. Тий. Тэг чи одоо Тэмүүжний зүхтаалгачиж байгаа. Зэлэн боорчид чинь яг тэгж байлдаж байгаа шүү дээ. Тэгээ одоо боорч шиний зүхтах хэлжгээд. Боорч чинь өөрөө яг тоогоор ирэмтлэх юм бол Чингис хааны дараагийн нэгд хүн байхгүй. Нэгдүгээр одоо өөрийнх нь хамгийн анхны анд нөхөрнө гэд зэлэм 2 дахь хүн гэж хэрвээ тоого ирэмб дараа тавих юм бол тийм үү. Тийм болохоор яаж зэлмийн тулдаанд хамгийн их сүүлийн мушгих тулдааны хүндийг үүрэх ийм ажлыг одоо ийм албыг өөртөө
зэлэн бол авч ирсэн. Ингээд зэлэн одоо яаж 70 балжууд буюу 13 гарын тулдаанаас хойш одоо ингээд бас л дагаад ингээд явж байгаа. Харин зэлэн бол одоо ер нь хамгийн ахлах ерөнхийлөгчөөр одоо ерөнхий захирагчаар бол томилогдсон дараад нэм тулдааны дараа 1196 онд уулзгаал дээр одоо Алтан улс татарыг хавсаатан зохио гэж гуйсан. 4 татарын удирдагч Мэгүүжин сүлд бидэртэй байлдаж байгаа. Бидэнд тус болооч гэж Тэмүүжинд илч явуулсан. Зэлэм энэ дайнд орохыг хэр дэмжих вэ гэдэг дээр одоо энэ ч хуралдан штэ. Чухам одоо 13 гарын тулдаан болсны дараа одоо Жамуух 75 онд Чонсын хөөгүүдийг Чан жалав, Шалзаж жалав гэж одоо бичсэн байгаа шүү дээ. Үүний дараа Жамуухаас их олон хүмүүс салаад Тэмүүжин дээр ирсэн. Жамуухын харгас санг тисгэ байлаа. Эсвэл ер нь бол Жамуух бол ер нь их тийм харгас хүн юм байна. Түүнийг дагаж явсны оронд хааны алтан ургийн таныг дагая гэж одоо ирж исэн хүмүүсийн тоонд бол Хувилаа Жанжин ирсэн. За. Жамуухаас салж. 1190 онд болсны дараа 1191 онд ирсэн гэж ярьдээ. 90 оны сүүл ярьж гэж ярьдаг. Дүү худуусыг дагуулж ирсэн гэж хэлдэг. Бас Сүбэдэ энэ үед бас хурж ирсэн ч гэж ярьж байгаа. Мухалайг бас хурж ирсэн гэж бичдэг. Гэхдээ зүрхнийг буцаагсны дараа сач бэхийн боол байсан Мухалай Тэмүүжин дагаар оров гэж бичсэн байгаа. Мухалай өөрөө бас их хоёр хүнээс ирсэн юм шиг. Зарим хүн Жамуухаас салж ирсэн юм аа. Зарим төвч нар сач бэхээс салж Тэмүүжин дагаар ирж ирсэн юм аа гэж одоо хэлж байгаа. Ямар ч байсан энэ тэндээс хүмүүс одоо жанжид нь ивлэж цуглаж байгаа нь үнэн. Гэхдээ хаанаас ирж байгаа нь олон талын тайлбартай. Тийм болохоор тэр үед ямар одоо видео камер байсан биш үү? Баримтлага байсан биш. Зүгээр л одоо энэ түүхэн судалгаан дээр л ингэж толгуурлаж гарч ирж шүү дээ. Тийм болохоор Хувилаа Жанжин дүү худуусыг дагуулan Тэмүүжинд ирж нөхөрлөв гэд тэгж одоо хэлсэн байдаг. Энэ үед дараад нь зүхтчаад эн чинь одоо 1190 онд зүхтчаад яаж ин 94 он 95 он одоо бас нэг их хааны амьдрал бас жоохон бүүдгэр байсан үе. Бас бичгтэйг байсан. 94 оноос ер нь бол одоо их хааны одоо Хэрээд аймгийг хагарал гарангуут нь очиж төвшөтгсөн. Хэрээд аймгийг Тэмүүжнээс тусламж гуйсан. Тойролхон Тэнгуут нь очиж одоо төвшөтгөж Хэрээдийн тойролгоныг буцааж ширээнд нь тавих хэрэг болсон. За энэ үед бол их говьд одоо их говь руу цухтаалгасан болохоор Хэрээдийн тойрол хааны ширээг эзэлж байгаа хүн рүү Тэмүүжин цэрэглэн дайрахад Зэлэм Жанжин боорч Хувилаагаараа маш их хүрэг гүйцэтгсэн. Тэр одоо туулгалын хөөн дээр нөгөө хаан ширээ булаах гэж хэлсэн нөхөр байгаа л да. Хэрээдийн Бөөрг хаан. Тойрол хаанаас хаан ширээ булаах гэж оролцсон. Бөөрг хаан хан. Тэнгуут нь Бөөрг хаантай байлдсан тулдаанд бол Зэлэм маш тийм давшуу байлдаж ирсэн. Зэлэм Хувилаа хоёр бол их давшуу байлдаж ирсэн. Тэгээд уграхгүй байлдаад байсан гэсэн үг шүү дээ. Боорч бол ер нь бол хамгаалж хашиж байлдаж ирсэн. Тэгээд тэр хүнийг холдуулаад одоо цухтаалгаад Бөөрг хаан одоо цухтаалгаад тэгээд хэнийг тойрол хааныг буцааж ширээнд тавихад бол одоо Зэлмийн үрг, Хувилаан үрг бол их байгаа. Тэмүүжинд их баярлаад өөрийнх нь үнэнч нөхдийг нь бас тойрол хаан бол шагнаж ирсэн. 1196 онд Алтан улсаас тусламж ирсэн. 4 татарыг хавсаатахад тус олооч гэдэг.
Тэгэхэд Тэмүүжин өөрийнхөө одоо жанжтаа цоглуулад яаж тулдах вэ? Орох уу? Орохгүй юу? Алтан улстай байлдах уу? Байлдахгүй юу? Бид ер нь ямар буруутай? Тэд ямар буруутай? Яагаад заавал тэднэртэй сэлэн зөрүүлцэх ёстой юм? Эсвэл гэд одоо өөнд бол хасар дүүн, алтан улс бол бидний дайсан, татаарч бас бидний дайсан. Бие бинийгээ алаад байж байгаа нь бидэнд харин амар биш үү хааны юм ярьсан. Бас тэгж түүхэн тэмдэглэгдсэн байгаа. Харин жанжт нь бол энэ тулдаанд орчвол та хүчрэгч чинь гэдгээ татаарт ойлгуулна. Мөн бас алтан улсад нэгийг бодуулна. Оролцчихъя гэсэн санал ингээд явагдана. Зарим нь дэмий гэл. Энд чинь хоорондоо бас ярилцж чинь. Тэгээд одоо их өөрмөц. За 4 татарыг ботцоход одоо тэгээд оролцъё гэсэн эрхийн уруугаа гоцоолгороо гэд өргөөрөө гэд. За ингээд тэгж байгаа шүү дээ. За зөвшөөрч байгаа юм байна. Ингээд олонхын саналаар нэгэнд олонхын санал зөвшөөрч байгаа бол нөгөө цөөнх нь яах вэ? дага шүү дээ. Дагна. Та нар очиод байлтчих өө. Манус зэргүүцсэн юм ч одоо зэрэг авахгүй гэхгүй шүү дээ. Дагаа явна л да. Тэр 1926 оны 100 уулзгаал. За, зэр явцалт. Уулзгаалын оролцоо, зэр явцал яг ирж байгаа. Одоо татарууд галт усд хөөгдөд ирж байгаа. Энэ үед Хэрээдийн тойрол хаантай хамтарч явсан. Тойрол хааны дохоо асахад өөрсдийнхөө дохоог асаасан. Эднэр яг наашаа хөөгдөж ирэхдээ зэр явцал руу ороод ирнэ. Зэр явцал руу ороод ирнэ. Тэвхэн зэр явцлаас хоёр талаас нааши. Тэнд бид нар отоо бэлтээ гэж хэлжсэн. Яа харахгүй мэгүүжин сүлт хөөгдөд зэр явцлын зур ороод ирэхэд зэр явцал дээр байлцсан. За энэ тулдаанд бол бүгд оролцсон. Зилэм, хувлаа, одоо тийм ээ, Тэмүүжин, Боорч бүгд оройлж байлцсан. Яагаад арын албаны хамгаалалт байгаагүй вэ гэвэл тойрол хаан бас орж ирж байгаа болохоор ерөөсөө арын албагч байхгүй дайрал орё гэсэн тийм тулдаанаар. Энэ одоо дайсныг хавчиж яагаад хоёр талаас хавсаацсан тулдаанд бол зэлэн хувлаанаар бол маш сайн байлцсан л да. Гэхдээ Боорч дутуугүй сайхан ч бас сайнж байлцсан шүү дээ. Ер нь бол тийм ээ. За ингээд татарыг буцсахсны дараа алтан улсаас нөгөө Тэмүүжин чинь чавд хурхи буюу бүгдийн чавд хурхи бүгдийн одоо ахлагч гэсэн утгатай цолыг авч исэн. Харин Хэрээдийн тойрол хаан бол Ван цолыг авч исэн. Алтан улсаас авч исэн. Тэгэхээр ямар ч лээс энэ алтан улсын бас нөлөөнд тийм ээ цол хэрэгм авч ийн гэдэг чинь Тэмүүжин бол алтан улсад одоо тоогдчихлаа гэсэн үг шүү дээ. Харин энэ одоо алтан улсын бас хааны тушаал байгаа шүү дээ. Түүний албатууд Тэмүүжин тойрол хоёрын албатууд тус зэрэг дэвтэн таарсан шагналыг нь олгоо гэж хэлсэн. Тэгэхээр яаж вэ? Алтан улсаас бас л нэг зэрэг дэвтэ таарсан шагнал бол авч лээсэн байна. Зэлмээ, хувлаа, Боорч нар. За тэгэд энэ уулзгаалын тулдааны дараахан одоо эдгээр чинь улам цаашаа хүчээ нэмий гэж ингэж явж исэн. Тэмүүжин бол тэгэд энэ 1197 нэг жилийн дараа зүрхэнчүүд өөрөө зүрхний сач бэхтэр очиод алтан улсыг дайлаар мортоход биш татар улсыг алтан улстай авсаадахад зүрхнийг цэргэлж ирээчээ гэхэд сач бэх очоогүй. Байхгүй оронд нь арга гэрийг нь түүхэн холгүй юм болсон. Тэгэд шугуйтад 1197 онд зүрхэнчүүд одоо сач бэх түүний дүү бүрий бүхнэр зүрхэн аймгийнхан Тэмүүжин рүү
гиндүүлэн бас дайрч байлцсан. За яг энэ үед одоо энэ юу байгаа юм? Жада алтнаар гэсэн одоо энэ усуудыг бол ихэн зэлмээ бол хамгаалсан. Гиндүүлээд арайд ирэхэд нь зэлмээ хамгаалчихж байгаа шүү дээ. Журхэнчүүдтэй байлдаад. Маш их хохирол утсан ч гэсэн журхэнчүүдийг тогтоогоод өөрөө ухарсан. Тэгээд бэлгүүтээд сач бэх өөрөө хаан болъё гэсэн бодолтой юм байна. Бидэнтэй цаашдаа нийлэхгүй, хамтрахгүй гэсэн. Эхлээд хамтрыг дагаар орё гэж ирсэн. Дараад нь хамтраа ихэд хамтрыг хийхгүй. Хамтарч энэ тэнд байлд ихэд тэгчээд ар одргаар ингэж ийна гэд. За энэ 1197 онд хамгийн гол нь баг хүү тулуугийн амнасыг аварсан байгаа юм. Зэлмээ. Тэмүүжний баг хүү тулуугийн амнасыг аварсан байгаа юм. За тэгээд энэ 1197 оны одоо хэсэг бусг мөргөлдөөний дараа 1202 онд тайчуудтай байлцсан. За тайчуудтай Тэмүүжин байлдаж байхад таргуудаа удирдагчтай байлдаж маш ширүүн тулдаан болж исэн. За энэ тулдаанд яа харахгүй хүзүүндээ харуулсан. 1202 оны одоо он мөрний хөвөнд тайчуудтай байлдаж байхдаа Зэлэм хааны амийг авраад хүзүүнийхэн цусын шимээд тэгээд хааны амийг авраад өөрөө эсрэг талын одоо цэргүүдийн хуарн руу нууцаар ороод тийм ээ хувцас тайлаад нууцаар ороод тарыг олж ирчихсэн. Тий, олж ирсэн л дээ. Ингээд одоо тарыг уулгаж муу цус гаргаж ам аварлаа гэд Тэмүүжин бол их баярлсан. Чингис хааны аймыг ямар ч байсан Чингис Зэлмээ Жанжин 3 удаа аварсан. Тэгээд Тулуугийнх аймыг 1 удаа аварсан. Мэргэд өөрлүүнд дайрахад амийг бас анхааруулж аварж ирсэн шүү дээ. Тэр Буурхээрийн тулдаан гэд мэргэд рүү дайрсан да. Тэр дайнд бол ер нь Зэлэн бол маш сайн оролцсон шүү дээ. Зэлэн бол тэр үед бол зүүн жигүүрийг барьж орж исэн байдаг. Буурхээрийн тулдаан. Мэргэдүүд бэлтгэлгүй байсан болохоор өөмж сандарч эхэлсэн. Тэгээд хамгийн гол нь өөрөө тэр уус мэргэд удаад мэргэд рүү гол төв рүү нөөрэ отог руу нөөрэ орж байлдаж ирсэн. Тэмүүжнийтэй одоо мөр зэрэгдэж байгаа шүү дээ. Буурхээрийн тулдаанд одоо мэргэд рүү дайрсан тулдаан. Сэлэнг мөрний гатлаад ингээд орсон тулдаан болсон шүү дээ. За тэгэхэр чинь яаж ийн? Энэ мэрэгдийн их армийг бас буцаахад гар бие оролцсон. Тэгээд мэрэгдийг их цэргийг өөртөө нэгтгэхэд Зэлэн бас тусалж исэн. Тийм тал байгаа. Энд чинь манай Тэмүүжин ганцаараа байлдаал бүгд биш. Энд чинь одоо яаж ийн? Боорч нь байлдаал, Зэлмэн байлдаал эдгээр нь яваад байгаа шүү дээ бас. Мөр зэрэгцээл хувлаан байлдаал яваад байгаа ч гэдэм юм. Ийм тулдаан бол болж ирсэн. Тэгэхээр яаж ийн? Энэ олон тулдаануудад бас хамгийн түрүүнд их хаантай мөр зэрэгцчихсэн, зарим жигүүрийг удирдах явж исэн ийм тулдаанууд болж байгаа. 1203 онд Киевгэнт хэрээдүүд Маа өндрөөр дайрсан Тэмүүжин рүү. За Маа өндрийн тулдаанд бол гиндүүлж дайрсан болохоор одоо Муу өндрийн тулдаан гэдэг байгаа шүү дээ. Одоо Хинтийн нурууны одоо хэцүү өндрийг л хэлээд байгаа гэж түүхч судлаачд маань хэлсэн байгаа. Цаана нь балжийн нуур байгаа. Балжуу нуур. Онон балжийн л хөвөндрөл үзээд байгаа. Гиндүүлж ингэж дайрсан Бадаа Ишлэг гэдэг хоёр адуучин ингэж хурж хэлсэн болохоор би цэргийн бэлтгэлгүй байна. Цэргүүдээ ингээд хараагаад амраацсан байсан. Гинд би байнгын харантай байгаагүй. Тэг гиндүүлж ингэж одоо 10,000 зэрэгээр 9-10,000 зэрэгээр сэнгүм өөрийн дайлар ингээд яхад өөрөө бараг нэг 3,000 хавцаал зэрэг зүйл болсон байсан. Тийм болохоор хориглолт тэр муу өндрийн байлдааныг хориглолтын байлдаан гэдэг. Тэг чи дийлэхгүй.
Хэцүү өндөр яг тэр уулын өндөрлөг газрыг эзэлчихэд байлтаад байгаа шүү дээ. Ингээд энэ хориглолтын байлдаанд болохоор зэрэг Тэмүүжинтэй яг мөр зэрэгцэж байлцсан. Зилмээ бол. За энэ бол маш хэцүү тулдаан болсон. 3 өдөр байлцсан гэж ярьдаг байхгүй. Энэ тулдаанд бол. Тэгээ Сэнгүм чинь хамгийн гол нь одоо байлдаж хахад урууд мангууд аймагуд хурж ирээд дагаар орсон. Урууд аймагийн удирдагч Жалчидаа цэргээ дагуулад ирсэн бол мангууд аймгийн удирдагч Хуйлдар цэргээ дагуулад ирсэн. Ингээд яаж энэ бол дэндүү ширүүн. Зүрхний дагаар орох стыг эхэлж Сэнгүм оруулахад уруудуудаар тогтоосон. Татарын дагаар орохсод бас хүрээд ирэхэд бас юугаар тогтоосон. Мангуудуудаар тогтоож ирсэн. Энэ бол айхтар ширүүн тулдаан болсон. Энэ тулдаанд бол яг хаантаа мөр зэрэгцэж ирсэн. Хааны амийг аварч байлдаж явсан. Энэ бол одоо маш хэцүү тулдаан болсон. Яагаад ингэж хэрээдүүд дайрсан бэ гэвэл мэдээж хэрэг одоо юу болсон. Одоо энэ дотроо хагаралдаа одоо Тэмүүжнийг дайрий гэд Сэнгүм бас тэгж хэлж ирсэн. Хамгийн гол нь энэ өмнөх нь яг 1 жилийн өмнө 1201 оны Алхуу булгын тангараг Жамуух гүр хаанд өргөмжлөгдсөн. Тэгээд Тэмүүжин рүү халтаад одоо хайларын ойролцоо Тэний гол дээр маш том тулдаан хийсэн. За энэ тулдаанд Зэлэн бол боорчтой мөр зэрэгцэн баруун жигүүрийг хамгаалж байлдаж ирсэн. Тийм болохоор яаж ийн Жамуухын айрам тэртээ тэргүй одоо дийлхэн тодорхой болоход Зэлэн бол одоо хааныг хамгаалъя. Одоо бид нар яг ялагдхан тодорхой боллоо гэд. Тэгж байхад хонгирадаас хадам эцгээсээ цэрэг дайчилж ирж хагаад нэг Жамуухыг дарж исэн да. Тэгэхээр энэ Тэний голын тулдаан дээр бол яа харахгүй баруун жигүүрийг бол маш сайн хариуцж тулдаж исэн. Оруулахгүй тулд одоо Жамуухын зэргүүд өөдөөс рүү ирэхэд бүгдээрээ хажуудаа ингээд нэг бүх зэргүүд хажуудаа 5 жаад ингээд багцалцсан. Тэгэд нэг игнэний зайтай зогсож чинь хүрээд ирэнгүүт нь бүгд жадаа шидэт эхэлж байгаа байхгүй. Жадаа шидэт. Тэгэхээр яаж ин цэрэг болгон 10 жад шидчихэж байгаа шүү дээ. Энэ Тэний гол дээр. Тэрний дараа сэлмээ гаргаад орж явах жишээтэй ч юм уу. Тэр жад гэдэг чинь эхний игнийг бол зөвхөн хуугаар нунгаад юм ба шүү дээ. Жад шидэт чинь. Эхний зэрэг зөвхөн шууд хуугаараа хяараал унд юм шүү дээ. Дахиад жад шидэт дараагийн игнийг хуугаараа унжих жишээтэй ч юм уу. Тэгж байлдаж исэн. Гэхдээ энэ бол Жамуух бол Монголын маш хүчрхэг аймагуудыг нийлүүлчихэд өөрлөнд дайрж исэн болохоор Зэлмийн тогтоолт бол хэсэгтэй үр дүнтэй цаашдаа үр дүнгүй байсан тодорхой. Хориглолт маягаар ухарч эхэлсэн. Яагаад гэвэл одоо Тэмүүжин ялагдаад одоо дунд жигүүр хомигдож эхлэхээр аянда боорч Зэлм хоёр чинь хэдийгээр давших байстай байсан боловч бас адилхан хомигдно. Давшаад хүч өрөхгүй. Жамуух бол маш амар байлдаж ирсэн гэсэн үг тухай. Иймэрхүү байдлаар ер нь бол Тэний голын тулдааны дараа муу өндрийн тулдаан сая боллоо штэ. Хориглолтын байлдаанд ингэж орж ирсэн. За тэгээд хувлаа жанжин болохоор зүүн жигүүрээс нь бас орж ирсэн. Зүүн жигүүрээс нь орж ирсэн. Тэгээд эн чинь дараад нь одоо энэ муу өндрийн байлдааны дараа хориглон байлдаад бол ямар ч лсэн тогтоосон хэрээдийн зэргийг тогтоосон. Энэ тулдаан тэгээд мэдээж хэрэг Тэмүүжний одоо айл талд нь ялтаар төгсөөгөө ухарж исэн. Ухралттай одоо мэдээж хэрэг хэрээдийн их зэргийг дийлэх болохоор ухарж исэн. Зэлмийн дараагийн дайн бол 1204 онд 8 аймгийг дайлсан. Нахуу хонд болсон. За энэ үед бол Зэв сүбэдэ хувлаа бүгд манлайлж оролцсон тулдаан болсон. Зэлмийн. За яг хөө тэгээд энэ 8-ны зэргийг манлайлж биш 8-ны зэргийн өдөөс манлайлж орж маш сайн байлдаж одоо 8-ны Таян хаан руу одоо байлдаж байгаа шүү дээ. Хамгийн хэцүү тулгаралт нь бол хүчүүлэг буюу 8-ны хааны хүү
Таян хааны хүчилүүгийн их цэргийн тулаан байсан. За яг энэ хүчилүүгийн их цэрэгтээ дөрүүлээ тулсан гэсэн үг. Дөрүүлээ тулсан. Хүчилүүг бараг ер нь энэ эднүсийн игнийг сэтлэг шахсан. Ямар ч зохион байгуулалт цэргийн арга барилаар байлдыг гэсэн боловч хүчилүүг дайны арга техникийг нь мэдээд ирсэн. За тийм аргаар байлд, ийм аргаар байлд гэхэд аргыг мэдээд хариу одоо мэх хийн гэх юм уу да. Тиймэрхүү байдлаар бол болж исэн л үнэн л дээ. Тэгээд энэ нахун хүний энэ тултан бол за энэ байдлаар байх юм бол айл тал их цэрэг өргөх юм байна. Одоо яах талаараа мэдэхгүй байсан. Харин гэтэл сүбэдэ над нэг санаа байна. Намааг даг миний хойноос гэж хэлсэн. За энэ сүбэдийн энэ үед нь бол яг хуу гизэг цэргийн жанжин байж байгаад орж ирсэн. Бүгд сүбэдийн удирдлаганд тухайн үед бол орж 8-ны нахуу хүнийг хунд одоо 8-ны цэргийг өндөр хатан хясаар шахаж унгааж исэн тийм тултанд бол орж ирсэн. Тэгэхээр зэлэм жанжин бол одоо Чингис хааны 88 гавьяатны 9-р шагнагдж байсан. 1000-ны ноёноор томилогдчихсэн анх. 9 удаа осол гаргавч үл яллах онц ирэх авсан буюу 9 өөрлөгийн нэг. За тэгтээ түүхэнд бол яг энэ 9 ял хийсэн жанжин нэгч байхгүй. Нэгч хийсэн байхгүй. Өөрөөс нь 9 удаа уруух хүнээ хизээж их хаан тэгж хэлэхгүй шүү дээ. Чинь үрд өмч хүнээл ингэж шалгаж байгаа шүү дээ. За чи 9 удаа намайг алах гэж оролцсон чинь би өршөөнө гэж байгаа шүү дээ. Чинь хизээч өөдөөс нь эсрэг үцэхгүй хүмүүс шүү дээ. Зэлмийн хулан цөв нь бол Нэрби Баатар буюу Тумбнай сэцний одоо Хабул хааны эцэг Тумбнай сэцэн гэж байгаа шүү дээ. Тумбнай сэцний одоо боол болж зарцуулж одоо боол гэж одоо бичгээ байли зүгээр зарц нь болж туслах нь болж явсан. Боол гэдэг сэтгэлгээ байхгүй би дахин хэлээ монголчуудын дунд. За бүр Элэн цөв Бухууд гэдэг хүн байсан юм байна. Өөрийнх нь өвөө нь Хачуу. Өөрийнх нь эцэг нь Жарчуудаа дархан Хабаан одоо өөрийнх нь Хачуу Хабаан. Тэгээд өөрийнх нь аав нь Жарчуудаа гэд. Гэхдээ их сони юм аа. Сүбэдэ Баатрийг зэлмийн дүү байсан гэж нэг бичээд үгүй өөр гэж ингэж байгаа. Энэ Сүбэдэ зэлэм хоёр чинь төрсөн ах トゥ хоёроос юм аа гэл. Үгүй энэ чинь Сүбэдэ чи өөр газараас бас нүүж ирсэн одоо дагаж ирсэн юм аа. Жамуухаас салж нүүж ирсэн юм аа. Тэгэхээр чин зэлмээ Тэмүүжин зүтгэжсэн чи жамуухтай байлдчихсэн. Тэгэхээр чин Сүбэдэ чин жамуухын игнэнд байлдчихсэн болж тарах гэдэг шүү дээ. Тэгэхээр чин далан балчуудын тулдааны дараа чонсын хөвгүүдийг далан тоогоонд чанж асны дараа гівгэнд ерөөсөө би ах руугаа явлаа гэдээ явсан. За тийм тохиолдол байсан ч байж болно. Зарим нь зэлэм Сүбэдэ хоёр ах トゥ хоёр гэж бичээд байна. Үгүй тустаа гэдэг. Энэ бол маргаантай сэдв. Яг төрсөн ах トゥ хоёр гэдэг нь батлагдаагүй шүү дээ. Зүгээр зэлэм ахын дүү Сүбэдэ нөхөрлөе гэж ирсэн байна гэж бас хасар хэлж исэн тийм юу байгаа. Одоо баримт судалгаа бас байна. Тэгэхээр чи өөр нэг аймгийн мундаг баатар. Би бас нэг өөр нэг аймгийн мундаг баатар. Би нэгэ мэднэ. Хоёулаа өөр ах トゥ болчихгүй юу? Би чамаг Тэмүүжин хаанд хэлээд үг манайд тарчих гэж хэлнэ дээ. Тэгээд Тэмүүжинд хэлэн гот нь нөө Тэмүүжин жоох хасарт нь хэлчихэж байгаа шүү дээ дүүд нь. Тэгэн гот нь бэлгүн ахын дүү тод нөхөрлөе гэж бас ирсэн байна гэж хэлжээч болно шүү дээ. Тийм биз? Цусан төрлийнх биш ч гэсэн хуурай ах дүүс байсан байх. Тийм ээ? Хуурай нот ах дүүс байсан байх. Магадлал өндөртэй гэж хэлж байгаа юм л да. Зэлэм жанжин бол. За тэгээд ерөнхийдөө яах вэ? Тэгээд зэлмийн дүүнэрт Чахуурхан гэдэг нэг ноён бол зэлмийн дүүн байгаа. Исүү буха 9-тэй хорч гэдэг одоо 2 хүүтэй. Зэлэм жанжин бол энэс өөр бас одоо юу байхгүй л байна л да. Одоо таймтай мэдээлэл бас ховор. Тэг сурвалж бас жоохон бага байгаад байгаа. За тэрнээс гадна мөн адил нэгэн жанжины бас сонирхолтой түүхийг бас та өнөөдөр ярина гэж бас тохирсон байгаа. Хобилаа жанжны талаар.
Тэ. За хоббилаа шинжний талаар би бол өөрөө нэлээд хайлт хийсэн. За юм бол нэр үнэхээр төдийлөн бас олдоогүй. Тэ. Тэгэхээр бас л одоо миний ганц амьд их сурвалж болох танаас энэ талаар бас үзэгч олонд бас ярьж өгөөч гэж хоббилаа шинж байгаа тий. За яг хоббилаа бол ийм юм барлас овгийн ус гаралтай тийм хүн. Тэгээд Тэмүүжин одоо яг хэд он төрсөн бас мэддэхгүй байна. Тэ. Хэд насны зөрөөтэй ч мэддэхгүй байна Тэмүүжинтэй. Тэгээд 13 гарын байлдааны дараа хоббилаа шинжин дагаж ирсэн. Одоо тэ жамуухас салсан болж таарна тий. Тэгээд төрөн бисаа дурдсан шүү дээ. Тий. Тэгээд хоббилаа бол Тэмүүжний даалгавраар Мерсер жижиг сажиг овгуудыг бас нэгдэхээрээ гэхэд энэ үүргийг нь бол гардан хамгийн сайн гүйцэтгсэн хүн бол хоббилаа л да. Тэгээд ер нь бол ааш нэг тийм сайхан хүн байсан болохоор хүмүүс бас хоббилаа жанжин руу бас их татагдж очдөг байсан гэж. Бас тийм тайлбар байна. Энэ бол хятадын их сурвалж дээр бас байгаа. Тэгээд хоббилаа жанжин чинь одоо Кубела Ноён гэдэг одоо юун дээр хятадын их сурвалжууд дээр зөв бичсэн байна л да. Тэгээд хоббилаа мэдээж яриг их хаан 8 жил нь бас адилхан л намгүн байгаа. Энэ хооронд жижиг сажиг овгуудыг ингээд нэгтгэхэд явж байгаа. Харин 8-ыг дайтахаар явсан. Хирээдийн тойрол хаан дуудсан жамуух. Тэгэхэд жамуухыг Тэмүүжнийг дуудаад явсан. Гэтэл тэр шөнө тойрол хаан жамуух эднэр Тэмүүжнийг орхио явсан. 8-ны жанжин хөгсүү сабраг Хирээдийн тойрол хааныг очиж ятгсан. Жамуухыг Сингумыг ч гэсэн бас ятгсан. Тэгээд орхиод явхад яг 8-ны ам дээр хайсан. За ингэж хаяхад нь Тэмүүжин одоо 8-таа ганцаараа толдохоос аргагүй болсон гэдэг юм байна. За яг энэ үед гівгэнт Тэмүүжин рүү иржсэн 8-ны цэргүүд тойрол хааныг хөөгд яваад өгсөн л да. Зүг чигээ өөрчлөөд. За чигээ өөрчлөөд ингээд явхад нь одоо тойрол хааны илч ирээд Тэмүүжин туслаач гэж гуйдаг. Тэгэхэд хасар таныг хаяад явсан юм чинь хэрэггүй гэдэг. Мухлаа эднэс нь борч эднэс нь бас хэлдэг хэрэггүй дээ гэдэг. Тэгэхэд тойрол хаан эцгийг аврах хэрэгтэй гэд цэрэг явуулсан. За энд бол борч тэгээд борч мухлаа хин явж байгаа хоббилаа зилмээ энэ дөрвийг явуулж байгаа. Би та дөрвийг явуулъя гэд. Цэргүүдээс ямрыг авч явах өөрөө мэдэрээ гэд. Тэгээд тойрол хааны аймыг аварсан. Тэгээд одоогийн энэ зургал хайрхны өмнөд ингэр дээр их найр наадам зохиогоод манай Хирээд аймаг болон тийм ээ Монгол аймаг хоёрын хоорондох найрамдлын гэрээ энэ цагаас эхэлж гээд хундаг өргөөд Тэмүүжний үнэн чадруудын бүгднгийн шагна гэд. За инхээр чинь бас тойрол хаанаас бас шан харамж бас хавж явж исэн ийм хүн байгаа юм. Ийм одоо тэ одоо жанжтынх нэг байгаа юм аа. Тэгээд бас энэ юун дээр би түрүү хэллээ л дээ. Уулзгалын хөвөн дээр Алтан улстай хавсаадаж татарын зэрэгтэй байлтахад бас оролцож байсан. Мэгүүжин сүлтгийг дарахад бас оролцож байсан. Тэгээд татаруудын эсрэг дайнд одоо муу өндөр гинэ 70 нөмрөгт болсон. Татаруудын эсрэг дайнд.
Энэ болохоор нь бол хувлаа бас түрүү би хэллээ шүү дээ. Одоо тулцсан. Тэгээд зэвтэй бас их ойрхон. Одоо зэвээс их одоо юмэг үлгэржилж авч ирсэн л да. Зэвийг дуурайдаг ч гэдэг юм уу, зүгээр зэвээс үлгэрж авч ирсэн, ингэж байлдаж ирсэн. Харин тулаан дуустал ол завахгүй шүү. Ол завахгүй гэд тэгж байхад алтан хочир даридаа нар олзон саатж ирсэн. Тэгэхээр зэрэг хувлааг томилсон. Зэв хувлаа эднүсийг томилсон л доо. Алтан хочир эднэр миний хамаат нь ах дүүсч гэсэн хөрөнгийн хураа гэд тэгээ явуулж ийсэн. За тэгэхээр яг хөө зэв хувлаа эднэр чинь очиод одоо Тэмүүжний ах дүүсээ хамаатан садных нь хөрөнгийн хураацсан байх нь шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө ах дүүсээс бас юм ин авахад өөрт нь Тэмүүжинд бас хэцүү л байгаа ах дотроо. Тэгэхээр энэ зүгээр өмнөөсөө торгуулийн сум болгоод хүний гараар могоо бариулна гэх нь хайшин. Үгүй зүгээр л маш их хэцүү даалгаврыг л хувлаад өгч л байсан л да. За тэгээд энэ 8-ны дайнд бас онцгорсон хувлаа. Нахан хунд болсон 8-ны дайнд их онцгорсон. Хүчилүүгийн цэргүүдийг ямар ч байсан алхамж ухраахгүй болж игэл өөрөө сэтэлж очоод Таян хаан дээр очиж гоод байдаг. Жамуух тэр нуус совшин дээр гарсан байдэ. Өөлөн Тэмүүжин андын тижээсэн хүчрхэг дөрөв нохоо ирж байна. Зэв хувлаа тэргүүтэй. Зэлэм сүбэтэй дараатай. Тэ зэлэм сүбэтэй удаатай. Хүний махаар хоололдог. Тэгээд хүнд гинжээр гинжилдэг, шүсний хөөсөөр ундаалдаг, шүдний махаар хоололдог. Одоо тэр чинь нуус тавчан дээрээс тэгж гарсан байгаамаа. Аим шиг дөрөв нохоо хурж ирж байна гэхэд тийм бол тийм уу сайнуудаас хол бай гээл Таян хаан тэгээд энэ бол нуус тавчан гээл яваад. Харин тийш гарыг зүгтаа игээд ингээд байдаг. За энэ Таян хааны цэргүүдийг одоо хүчүүлүүгийн цэргүүдийг сүбэдэ эднэс одоо нөгөө зэлмээ эдэр тогтоож исэн бол өөрөө яг Таян хааны цэргүүд рүү өөрөө цэргээ даялж эргүүлсэн. Болж игэл Таян хааныг нь хяар цагч ийс барьж өгөө Тэмүүжин эзэндээ өгчий гэж тушаач гэж хувлаа бодож ирсэн. Тэгэхээр Таян хааны цэргүүд маш хүчтэй цэрэг байхад хувлаа өөрөө хамгийн дөрөв Таян хааны цэрэгтэй нүүрт болж байлцсан. Хувлаа бол. За ямар ч хэлсэн мордо алхмаар дөхүүл. Алхмаар л дөхүүл гэд. Энэ бол ер нь айхтар хэцүү тулдаан болж ил байсан л та хувлагийн тулдаанд. Тэгээд цэргүүдээ бүгдээрээ ингээд тэ бамбаагаа ингээд бүр ингээд мөртөө нуйулцсан. Ямар ч үнээр хамаагүй өөртөө яаж игээ тэ амьд гарах ёстой шүү. Тэгтээ Таян хааныг барих ёстой шүү гэсэн тийм байдлаар болно гэж дайрч байлдаж ирсэн баг. Энэ том тулдаанд одоо ялт 8-ны тулдаанд одоо их том ялт байгуулсан. Ийм том жанжин. Тэгээд хувлаад бас харлуг улсыг хожимн дагаар орул гэсэн тийм тушаал эзэн хаан өгсөн. Энэ бол гэхдээ хожуу 1210 онд болсон үйл явдал. Харлуг улсыг өөрөө энэ алтан устаа дайлахаас өмнө тангад ус одоо байлтахаас өмнө ч гэдэм юм. Тэгээд одоо харлуг ус гэд. Гэхдээ бас түүхэнд Карлукчууд гэд үндэстэн энэ бас их хүчрхэг үндэстэн хүчрхэг аймаг одоогийн говьоос урагшаа өмнө говь Баян хонгорын говь алтайгаас урагшаач гэдэг юм уу тангадын хойгуур хиллээд байгаа юм байна. Тэгэхээр энэ Карлукуудыг дайраад ир гэсэн тийм одоо Карлук гэж одоо тэгж бичиж байна. Бас л нэг том аймаг. Гэхдээ Карлук улс гэж бичсэнийг ботход бас л том л байж. Хэрээд улс 8 улс гэж одоо бичээд байгааг бодоход энэ чинь бас том шүү дээ. За ингээд түүний захирагч Арслан хааныг одоо уулзж барьж авсан л та. Тэгээд Арслан хааныг одоо чи одоо манай Чингис хаан дагаар орчихоо. Тэртээ тэргүй одоо Алтан улсыг, Тангад улсыг сөнөө цаашаа сүн ус рууч дайрахыг хэн бэ гэхв.
одоо энэ тал нутгийн хамаг Монголыг нэтгсэн агуу хааныг мөнх тэнгэрл ивэж явна. Харин бид нөмөр доор нь тогны доор нь л явна. Чи хичнээн эсрэг үсгэл нь бол чиний харлуукууд их хаан газрын өснөөс арчична. Ер нь Арслан Баатрыг бол ятгсан л да, Арслан удирдагчийг. Арслан хаан гэж хэлж байгаа. Нөгөө талаараа Аслан гэж бас бичсэн байгаа. Бас л нэг төргийн нэг одоо үлдэгдэл байж л дээ. Аслан эсвэл Арслан. Монгол дээр буулгахдаа Арслан гэж тавьсан байж болох юм. Карлукийн удирдагч Асланыг. Ингээд Асланыг одоо өөртөө дагуулж ирээд дуулууртай байдлыг нь одоо үнэлсэн гэж байгаа байхгүй. Асланы. За Арслангийн гэх юм уу да. За би одоо айлаар л хэлээд байгаа шүү. Дуулууртай байдлыг нь үнэлсэн. Тэгээд би өөрийнхөө охтын нэгийг чамд өгнө гэж Чингис хаан бас хэлсэн байгаа юм. Харин Чингис хаан цэргийн зохион байгуулах үед одоо Хувлагийн мянгат тэгээд ер нь бол хамгийн дөрүүд эн чинь Хувлаг, Зэвийг, Зэлмэг, Сүбэдэг, Хувлаг энэ дөрөв чинь дөрвөн тэргүүлэгч жанжид юмд нохоо мэт үнэнч бие биендээ те эзэн нохоо хоёр биендээ итгэдэг гэж гэдэг юм. Нохоо мэт үнэнч гэж байгаа болохоос ш нохоонууд биш шүү. Зүгээр дөрвөн нохос гэж хэлж байгаа. Тэгвэл дөрвөн хошууч жанжин дайн болоход энэ дөрөв хамгийн дөрөв гэдэг явдаг нь. Дөрвөн хүлэг баатар нь өөрт нь бас харьяалагдаж хамгаалж бас дайнд явна л да. Гэхдээ энэ дөрвийн араас явах жишээтэй ч юм уу ийм л юм байгаа юм. Тэгэд нэг сонин зүйл үүдгийн. Чингис хааны баг хатан Хулан гэж хатан байгаа. Хулан хатнаас төрсөн Хөлгөн гэдэг хүү байгаа. Хөлгөн хаан хүүг цэргийн эрдмийн багш боёо хүмүүжүүлж, цэргийн эрдэмтэд нь хүмүүжүүлж ирсэн хүний тоонд бол одоо тий цэргийн эрдмийнхэн багш нь Хувлаа жанжин байсан, Хувлаа ноён байсан. Мөн Толуугийн аймыг энэ чинь за чи миний энэ хүүг хүмүүжүүл. За чи нараа зэлм ах шиг байх хэрэгтэй, тийх байх хэрэгтэй. Тэгэхээр зүчээ чи ингээд явж исэн. Яг уу Сүбэдэ Баатарт зүчийг даатгах гэсэн үнэ. Зэлмээ Сүбэдэ эднэрт зайл байна. Зэв эднэрт тийм ээ. Зүчийг маань хүмүүжүүлээд өг гэж хэлсэн бол нэг онцлог нь Хувлаа жанжин чинь Толуу хаан хүүг хүмүүжүүлж исэн. Хөлгөн хаан хүүг хүмүүжүүлж исэн гэж ярьдیں۔ Тэгэхээр Толуу өөрийнхөө Хувлаа багштай маш их итгэж найдаж одоо өөрийг нь одоо зэвсгийн эрдмийн багш шүү дээ. Чингис хааны баг хүү Толуугийн. Тэгэхээр өөрийнхөө хүү хоёр дахь хүүтэй Хувлаа гэж бас багшигээ хүндэлж бэлэгдэж ийм нэр өгсөн гэж бас хэлдэг. Ямар ч лсэн бас хаадын хүүдийн зэвсгийн эрдмийн багшаа. Бас сонирхолтой факт. Нэр ингээс Хувлаа ихээр Хувлаа хааны л одоо мэдээлэл болтод байдаг. Гэтэл нэр ингээс одоо Толуу багшаагаа хүндлэж ихэд хүндлэхийн ихээр өөрийнхөө хүүдээ багшийнхаа нэрийг хайрлаж явсан бай. Бас сонирхолтой. Тэгэхээр багшийнхаа нэрийг хүүдээ хайрлан гэдэг чинь мундаг л байж цэргийн эрдмийн багш нь байж таарна штэ. Энд чинь Чингис хааны хүүхдүүд одоо зайл миний хүүхдүүдийг одоо хүмүүжүүлэхэд одоо та нар одоо тус олнооч гэдэг юм уу? Эсвэл зүгээр хүмүүжүүлж зарлиг буулгасан ч байж болно л да. Ямар ч лсэн хаадын хүүдийг бас тийм ээ хаадын жанжид хүмүүжүүлж идэв шүү. Түүхэндээ ер нь үе үедээ л ийм л байсан. За ингээд Хувлаа Баатрийн талаар цаашаага бас судалгаа гэхдээ маш ховор байна. Ямар ч лсэн иймэрхүү ийм судалгаанууд байна. Цаашдаа бас түүхчд маань судалгааг тийм ээ археологчд маань эсвэл гадаад дотоодын баримт материалд үлдсэн энэ тэмдэх тий үлдсэн одоо судалгаанаас Рашид ад-Дины судалгаагаар бол ер нь бол одоо ингэж үзэж байгаа юм л да. Рашид ад-Дины одоо судалгаагаар бас Хувлаа жанжны хөвгүүд ч гэсэн бас Монголын цаашдын хаадад алба хаана гэсэн тийм тангараг өргөж исэн гэж. Энэ Персийн судлаач нь Рашид ад-Дин байна. Мөн Ата Малик Жүвэний байна. Эдгээр их сайн судалцгаасан л да бас. Тэгэхээр ийм судалгаанууд нь одоо цаашдаа одоо бас нэгтгэл баг. Тийм баг.
За ямар ч байсан ингээд зэлэм хоббилай жанжтын талаарх бид нарт бас багштай ийм гоё мэдлэг хуваалцсан багштай маш их баярлалаа. За ямар ч байсан эрхэм үзэгчтэй бас манай сувгийг дэмжиж subscribe сайн дараарай. За мөн дээрээс нь бид нар өөрсдийнхөө контентын чанарыг илүү сайжруулах гэж байгаа учраас бас үзэгчдэр маань бас одоо доор байгаа дасны дугаарт бид нарт donation олгосноор бас илүү одоо чанартай гоё контентыг бас бид нар та бүгдэд хүргэж байна. За баярлалаа.